Улсын их хурлын сонгуулийн 73 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Мажигмаагийн Чимболд нь өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хорооны ард иргэд болон хуваарай хөдөлмөр эрхлэгчидтэй уулзалтаа үргэлжлүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрыг Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Төв орон нутаг Улаанбаатар хотын дүүргүүдээс нийтдээ 100 гаруй хүмүүсээс одоо яг энд 30 хүн асруулж байна. Үнэхээр бас манай хүмүүсүүдтэй уулзаад сэтгэлийн үгээ ярилцсан. Одоо Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Чимбол дарагт баярлалаа. Сонгуулийн ажилд амжилт хүсье. Чимбол даргийнхаа цаашдынхаа ажилд амжилт хүсэж байна. Энэ үнийг олон зүйл хийснээр нь бид бүхэн сайн мэднэ. Тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд иргэд рүүгээ чиглэсэн бодлогын хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил хийж амжуулснаа тайлагнаж мөрийн хөтөлбөрөөр танилцууллаа. Мөн цаашид ч хийх ажил их байгаа талаар иргэдтэйгээ элен далангүй ярилцаж санаа бодлыг нь сонсон хариулт өгч байсан юм а. Харин Баян хошууны иргэд түүнийг дүүргийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодит ажлуудаас онцолж байсан юм. Тухайлбал хоггүй дүүрэг шинчилсэн зам, шинээр явган хүний зам, гэрэлтэй гудмаар гэртээ хайрдаг болсон зэрэг олон бүтээн байгуулалтын ажил хийснийг нь өндрөөр үнэлж байгаагаа хэлж байсан юм а. Үүний зэрэгцээ дахин төлөвлөлтөнд хамрагдаагүй айл өрхүүдийг сайхашаа хөтөлбөртэй хамруулж иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүслээ. Засаг дарга маань бид бүхэндээ ямарчсан хийсэн бүтээсэн ажил хөдөлмөр ажлын тайлангаа гаргаж танилцуулсан тэр бүгдэнтэй бид танилцсан. Засаг дарга Чимболтойгоо дэмжиж байгаа. Чимбол даргыг бол сонгуульд манай иргэдч маш сайн дэмжиж байгаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол хийсэн ажлынх нь үр дүн бол маш сайн гарч байгаа. За гэр хорооллын дахин төвлөлтийн талаар бол маш сайн дэмжиж байгаа гэж үзэж байгаа. Ийм учраас одоо бид нар маш сайн дэмжиж байна. Уулзалтанд ирсэн иргэд улсын их хурлын сонгуулийн 73 дугаар тойрогт нэр дэвшигч Чимболдод цаашид эхлүүлсэн ажлаа гүйцэн ажиллахыг өрөөж ажилд нь амжилт хүсэж дэмжихээ илэрхийлж байлаа.